За өрхийн төсвийн удирдлагынхаа хүрээнд өнөөдөр эрх чөлөөний мөнгө гэдэг сэдв үзнэ. За өрх гэр гэдэг бол эдийн засгийн ухагдхуун, гэр бүл гэдэг бол биологийн шинжилгээ ухааны ухагдхуун гэж дээх нь ярьсан. Гэр бүл гэхээр зэрэг аав, ээж, хүүхэд, ах トゥ хамаатан садан гэдэг асуудлууд яригдана. Өрх гэр гэхээр зэрэг орлого, зардал, хэрэглээ зээл гэдэг ингээ явна тийм үү. За тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд өрх гэр гэдэг нь хувь хүнээсээ юугаараа ялгаатай вэ гэхээр хамтын хэрэглээний тухай, хамтын орлогоны тухай, хамтын санхүүгийн тухай яригддаг. За тэгэхээр өрхийн санхүү, өрхийн төсөв гэж юу хэлдэг вэ гэхээр зэрэг өрх гэрт амьдарч байгаа бүх хүмүүсийн хэрэгцээг одоо байгаа орлогоороо хэрхэн хангах вэ? Одоо болон ирээдүйд хэрхэн хангах вэ гэдэг асуудлын хүрээг хамардаг. Тэгэхээр өрх гэр дотор заавал хамаатан садан аав, ээж, эмээ, өвөө, ах эх чинь тэр байхгүй. Хотод жишээлх юм бол хөдөө орон нутгаас ах トゥ хамаатан садан ирж төр амьдрах, эсвэл хүүхдүүд нь ирж сургуульд сурах гэдэг. Ингээд энэ тоонтой гэрт толгой холбот, тостой тогоонд хушуу холбож байгаа бол өрх гэр. Өрхийн санхүү, өрхийн төсөв гэж ярина. Хамтаараа гишүүд хэдэн төгрөг олж байгаа, хамтаараа юу хэрэгжилж байгаа юм, тийм ээ, хамтаараа орой хоолоо хийгээд идэж байна ч гэдэг юм уу. Энэ бүхэн дээр өрхийн төсөв санхүү яригддаг юм а гэдгийг ахаад хэлье. Би яагаад энийг яриад байгаа юм бэ гэхээр зэрэг ийм асуудлууд гараад байгаа юм. За дүүгийн хүүхэд, ахын хүүхэд ч гэдэг юм уу ирж одоо манад амьдарч байгаа. Тэд нар одоо энэ төсөв санхүүд яаж оролцох юм бэ гэдэг асуудлыг ярих хэрэг гарна. Тэгээ энэ дээхэн үедээ бол яригдахгүй байсан байж магадгүй. Одоо бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд заашгүй яригдах ёстой асуудал болоод байна гэдгийг ярих гэсэн юм аа. За тэгээ өнөөдөр бол эрх чөлөөний мөнгө гэдэг сэдвээр ярих гэсэн тийм ээ. За тэгэхээр зэрэг бидний алдаа юу гэдэг юм бэ гэдгийг эхлээд хэлье. Яг их түгээмэл алдаанаас нь би ярих гэж байгаа. За хүмүүс бол ингэдгийг болж гэнэ гэдэс затгалан мөр бүтэн байна гэх юм уу тийм ээ. Эсвэл хоёр идэхгүй хоосон хонохгүй байна болж гэнэ гэж ярьдаг. Энийг би алдаа гэж үзэж байгаа. Энийг алдаа гэж яагаад үзэж байгаа юм бэ гэхээр зэрэг энэ хүн энэ айл ингээд ботцсон байгаа бол цаашаа өсөж дэвжих хөгжих асуудал ерөнхийдөө зогсчихж байгаа. Эрэл хайгуул хийхэ болчихж байгаа. Болж гэнэ гэж сэтгэл хандчихж байгаа юм. Гэтэл яагаад алдаа байгаа вэ гэхээр нийгэм хөгжиж гэн, тасралтгүй хөгжиж гэн, хөгжиж байгаа нийгэмд хөл нийлүүлж алхахгүй яг байгаа байрандаа үлдчих юм бол энэ хүмүүс бол үлдчихэн л дээ болж гэн гэж байгаа учраас нэмэлт зорилго тавихгүй тэгээд байгаа байрандаа үлдчихэн. Тэгж байгаа үед бол нийгэм итгэхэд нийгмээсээ хоцрогдоод үлдчихнэ. Яагаад гэвэл нийгэм цаашаа хөгжиж байгаа. За тэгээ бүр одоо миний анхааруулж хэлхийг хүсэж байгаа зүйл бол санхүү мөнгөний хувьд ч гэсэн гачигдалд ороод эхэлнэ. За дараагаар нь биднэрт байдаг нэг их түгээмэл алдаа бол эхнэр нөхөр хоёрын хоорондох мөнгөний тооцооны асуудал гарч байгаа. Хоёулаа ингээд оролцдог, хоёулаа ажил хийдэг, хоёулаа цалин авдаг ч гэдэг юм уу. За тэгэнгүүтээ зардлаа яаж хариуцж байна гэхээр зэрэг нөхрүүд нь голцоо том мөнгөн дүнтэй зардлуудаа хариуцдаг, ипотекийн зээлээ, машины зээлээ ч гэдэг юм уу. Ийм том дүнтэй юмнуудаа бол хариуцаад эхнэр нь өдөр тутмынхаа зардлыг хариуцаад байх өнгөтэй байгаа. Тэгэхээр бид нар юу гэж хэлээд байна вэ гэхээр ахаал тоонтой гэрт толгой холбот, тостой тогоонд хушуу холбож байгаа бол нэг тогоонд мөнгөө орлогоо хийгээд нэг тогооноос иднэ л гэж хэлэх гээд байна. Тустай амьдрал биш энэ. Энэ бол нэгдсэн амьдрал. Энэ бол нэгдсэн амьдрал. За тэгээд яг хөөрхөн янз бүрийн жишээнүүд бол байдаг л да. За нэг жишээг нь хэлье. Нөхөр нь эхнэрдээ ингэж гинэ. Чиний мөнгө хайчаад идэх юм бэ? Би одоо ингээд том зардлуудаа хариуцчих юм аа. Тэгээд чи надаас нэг байсгээд нэг мөнгө байна уу гэж асуух гээд ах юм аа. Чи мөнгөө яачаад идэх юм бэ гэд. Тэгээд би тэр айлд юу гэж зөвлөсөн бэ гэхээр за өдөр тутам гаргаж байгаа зардлаа эхнэр нь бичээд агаарай тийм ээ. За тэгээд бичиж жагаад дараа нь ахаа тэр хоёр энэ асуудлыг ярихад
тэр нөө гаргасан зардлыг ингээд нөхөр нь харангуйтаа өстө зөндөө зардал гардаг юм биш үү? Өдөр тутмын зардал гэдэг чинь хоол, хүнс, ах уй хэрэглээ, ном, сэтгүүл, одоо бусад юу гэдгийг хүүхдэд өгдөг мөнгө ингээд бүх юм гардаг юм байна. Тэгээ би энийг мэдсэнгүү учраас чамд тэгж хэлсэн байна. Одоо ойлголоо гэх тэр хоёр. Тэгэхээр энэ дээрээс нэг сургамж байгаа нь юу вэ гэхээр зэрэг бүртгэлээ хий. Орлого зардлынхаа бүртгэлийг хий. Орлого зардлынхаа бүртгэл буюу өрхийн төсвөө бүртгээд хитлээд хөтлөөд явах юм бол одоо мөнгөтэй холбоотой янз бүрийн үл ойлголцол бол гардггүй маа. За тэгээд нөгөө төлөвлөгөөний тухай бид нэр ярьж исэн. Төлөвлөгөө яг хоол унд хувцас сунар өдөр тутмын хэрэгцээ шиг хэрэгцээ болсон байх ёстой гэж ярьж исэн санаж байгаа бах. Тэгэхээр зэрэг бүртгэлээ хөтснийхаа дараагаар энэ өрх дараа жил, дараа 100 ирэх сард яг юу хийх вэ гэдэг тэр зорилгоо тодорхойлоод одоо тэрнийхээ төлөө нэг зорилготой болно гэдэг чи их чухал. Нэг зорилготой болно. За энийг ахаад би хэлчихье. Ганцхан ээж нь ганцхан аав нь ч юм уу за та нар зардлаа бүртэг хэдүүлээ ингээд явна шүү гэд ингээд яриад ахаар үгэлсэн болдог, янжсан болдог, ядаргаатай санагддаг. Бүгдээрээ нэг зорилготой болчих юм бол тэр зорилго маш амархан хурдан одоо хэрэгждэг. Жишээлбэл за 100 хэдүүлээ амралтаар явнаа, зугаалгаар явнаа. Тэр хүрнэ. Тэдэн төгрөг болноо. Тийм учраас хэдүүлээ хэмнэе ч гэдэг юм уу тийм ээ. Хэдүүлээ мөнгөө одоо их тодорхой зарцуулъя гэхээр бүгдээрээ тэр чиглэл рүү яваад бүгдээрээ тэр гоё зорилгыг харж агаад тэгээд зорилго нь бол биелдэгэ. Өрхийн төсөв хөтөлж яах гэж байгаа юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг энд одоо хэлье. За хамгийн гол нь бол стрессгүй амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөнгөтэй холбоотой хэрүүл хийхгүй байвал их гоё, их жаргалтай. Энэ хамгийн онцгой хэрүүл байдаг, хамгийн онцгой маргаан байдаг. За тийм байхгүй. Очих газар их тодорхой болно. Өрхийн төсвөө одоо ингээ бүртгээд хөтлөөд удирдаад явчихаар өрхийн санхуг эмх зэгцтэй, гэр бүлийг тогтвортой, аз жаргалтай амьдрах хэрэгслэл нь өрхийн төсвийн хөтлөлт байдгаа, удирдлага, мөнгөний удирдлага байдгаа гэж хэлмээр байна. За тэгээд өрхийн төсвийг ингээд хөтлөөд явхад хөтлөхөд ямар байдсан бэ гэдгийг энэ дээр бичсэн байгаа. За тэгэхээр эхлээд эсний хэдүүлээ уншия. За хөтлөгч байдаг гэж байгаа. Өрхийн санхүүгийн байдлыг системтэйгээр сайжруулах хөтлөгч байдаг. Төөрөх юм бол алтан ганцаар чигээ барьдаг шиг гэр бүл дотроо амьдралынхаа чигийг бол өрхийн төсвийн дэвтрийн хөтлөлтөөр удирдлагаар хангана. За төсөв бол зорилгодоо хүрэх замд нь хөтөлдөг хөтөч хэрэгсэл нь байдаг гэдгийг бас энэ дээр хэлье. Хөтөч байж болно. Хэрэгсэл байна гэдэг бол бас их хэрэгжих боломжтой тийм одоо удирдах боломжтой гэсэн утгаараа орж ирж байгаа. За тэгээд дараагаар нь өрхийн төсөвтэй байснараа айл болгон зорилгодоо хүрч байгаа эсэх хэр хурдан хүрэх вэ гэдгээ мэдхээс гадна байгаа нөхцөл байдалтай тохируулаад тодтгол хийх боломжтой. Улсын төсвийг тодтогдог та нар мэдж байгаа штэ. Эхлээд баталдаг, дараагаар нь янз бүрийн нөхцөл байдал үүсэх юм бол тодтогдог. Тэрэн шиг юу тодтох вэ? Тэр зорилгодоо хизээ хүрэх вэ? Хүрэхийн тулд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг мэдүүлж өгдөг. Ийм одоо хэрэгсэл байгаа юм. За дараагаар нь өрхийн төсөв гэр бүлийг нэгтгэж бие биенийхээ мөнгө хэрэгцээг хүндэтгэхийн шаардлагыг зааж өгдөг. За би тэгээд ингэдэг юм л да. Энийг ингээ уншиж өгчөөд за нэг нь яриад өгье. Алийг яриулах вэ гэж хэлдэг, асуудаг. За тэгэхээр зэрэг одоо яг би өөрөө сонгоод ярьчин. Одоохондоо энийг бүгдийг нь уншаад өгчээ тийм ээ. За хамтарсан төсөв болон санхүүгийн зорилгоо төлөвлөх хэрэгжүүлэх нь эхнэр нөхөр хоёрыг ойртуулдаг, эвтэйхэн болгодог, найрамдалтай, аз жаргалтай амьдруулдаг гэдгийг бас зохон тэмдэглэж өгч байгаа юм. Энэ их чухал. Бид нар бол эцсийн дүндээ аз жаргалтай, хангалуун сайхан амьдрах ёстой. За төсвөө хянах замаар зээлээ дарамтгүй төлж чаддаг болдог. За дараагаар нь хэмнэх тааламжтай зүйл зарцуулах боломжоо олж харж чаддаг. За дараа нь юу худалдаж авах гэдгийг зааж өгнө. За тэгэнгүүтээ аль нь илүү дээр юм, юу нь илүү чухал вэ гэдгийг сонгох боломж олгодог учраас өргүү зардал гаргахгүй байх тэр боломжийг хангаж өгдөг. За энэ дотроос би эрх чөлөөний мөнгө гэдэг өнөөдөр сэдвээр нэрлэлсэн байгаа. За тэгээ яаж эрх чөлөөтэй мөнгөтэй байдгийг
гэдгийг одоо тайлбарлаад өгье. За энэ дээр хамтарсан төсөв нь бол эхнэр нөхөр хоёрыг аз жаргалтай болгодог, ойрт нь нийлүүлдэг ч гэдэг юм уу. Өөр чиглэл рүү хараад явахгүй байх боломжийг бүрдүүлдэг гэж хэлж штэ. Аз жаргалтай болгодог. Тэгээ ингээд ярихаар зэрэг хүмүүс өштэй зарим нь ингэдэг өрхийн төсөө бүрдэхгүй багшаа. Нэгдүгээрт айгүйх стресстэй байна. Би мөнгөө буруу зардсан байна гэж ойлгосон. Тэрэндээ болоод өөртөө уур хүрх юм аа гэж нэг хэсэг нь ярина. Нөгөө хэсэг нь болохоор одоо өстой бүр хэрүүлийн нэмэр болно. Одоо чиний мөнгө хаана байна, миний мөнгө хаана байна гэд хоорондоо одоо хэрэлдээ салахгүй. Ерөөсө бүртгэхээ болий гэсэн нэг юм зүйлүүд надтай зөндөө таарч исэн. Бүр зөндөө нэлээд их таарч исэн. Тэгэхээр би одоо ийм зүйл гаргахгүй байх тэр аргыг хэлж өгч байгаа. Өнөөдөр эрх чөлөөний мөнгө гэж юу вэ? За тэгэхээр зэрэг өрхийн төсөө бүртгээд явлаа. Бүртгэж яваад хичнээн орлого олдгийн, ямар зардал гаргадгийн гэдгээ ингээ мэдчихлээ. За тэгэнгүүтээ эхнэр нөхөр хоёр буюу орлого олж байгаа хүмүүс нь өөрөө бие биендээ одоо өрхийн төсвөөсөө эрх чөлөөний мөнгө гэдэг хэсэг мөнгийг болол өгдөг. За тэр мөнгийг өштэй зарцуулалтын талаар ерөөсөө бие биенээсээ асуухгүй. Яасан нөгөө мөнгө чи яасан энтэр гэж юм асуухгүй. Тэр утгаараа эрх чөлөөний мөнгө. За тэр хүн тэр эрх чөлөөний мөнгөө яах вэ, ийх вэ гэдэг нь тэр хүний эхнэрийн, тэр нөхрийн асуудал болоод явчихна. Одоо юу ч байж болно шүү дээ. Аав ээжтэй өгж болно, ах эгчтэй өгж болно, анд нөхөддөө өгж болно, тийм ээ. Тэгэл тэр болгоныгоо заавалчгүй одоо нэгнийхээ өмнө тайлагнаад авах шаардлага байхгүй. Зүгээр далимт хэлэхэд аав ээжтэй сар болгон хоёулаа ярьж агаад мөнгө өгдөг байж болно. Заавал бие нь өөрсдийнхээ аав ээжд өгнө гэсэн үг бол биш шүү дээ. Тэгээд нэгдсэн зардлаа гаргачаад тэр зардалд орохгүй дараагийн өөр зардлуудыг захиран зарцуулах эрхийг бол бие биендээ өгөхийг юу гэж хэлдэг вэ гэхээр эрх чөлөөний мөнгө гэж хэлж байгаа. За хэдэн төгрөг өгөх вэ гэдэг асуудал гарч ирнэ, тийм ээ. За энэ дээр өстой жинкнээсээ гэр бүлийн хурал хийн, хоорондоо ярилцсан, нэг удаа нэг хэдэн төгрөг өгье гэд одоо авъя гэд тохирч болно. Дараа нь тэрийгэ тодтгол хийгээ. За ер нь их юм байна. Багыг авъя ч гэдэг юм. Эсвэл бага юм байна. Ихийг авъя. Эрх чөлөөний мөнгөн дөө гэж ярьж болно. Ийм одоо ардчилсан ийм ярилцлага хилцээртэй байх юм бол гэр бүл одоо зорсондоо хүрэх, жаргалтай амьдрах тэр боломж бий болж идэг юм аа. За тэгээд ийм сэдв ярьж байгаа үед хүүхдэд хэдэн төгрөг өгөх вэ гэдэг асуудал яригддаг. Энийг бид нэр хүүхдэд олгох санхүүгийн боловсрол гэдэг хичээлээрээ ярьж өгнө. За тэгээд манай өнөөдрийн хичээл бол ерөнхийдөө дуусж байна. Тэгээд дахиад нөгөө нэг ярьдаг зүйлээ хэлье. Манай яг энэ лекц уншиж байхад зааланд орж ир сууж хичээл сонсож болно. За тэгийн давуу тал нь юу вэ гэхээр яг газар дээр нь асуултаа асуугаад надтай ярилцаад би боломжийнхоо хэрээр хариулаад ингээд явах бол давуу талтай. За тэгээд энэ төлбөр бол 50,000 төгрөг. Тэгээ энэ төлбөрийг авж байгаа хоёр шалтгаан байгаа. За нэгдүгээрх нь бол энэ бол эрдэмтдийн одоо юу гэдгийг багш нарын судалгаа хийсэн хүмүүсийн оюуны хөдөлмөрийн бүтээгдэхүүн учраас бүтээгдэхүүнээ бид нэр үнэлээд талах шиг зарж байна. Энэ бидний хөдөлмөрийн үр дүн гэж хэлмээр байна. За хамгийн гол нь хоёрдугаарх нь юу вэ гэхээр хүн өөрийнхөө төлөө сурч боловсрохын төлөө одоо бас мөнгө зарж авах хэрэгтэй байдаг. За энийг би та нарт дараагийн слайдаар харуулъя гэж бодож байна. За тэгэхээр зэрэг өөртөө хүн мөнгө зарцуулж өөрийнхөө төлөө хөгжлийнхаа төлөө одоо суралцж явах хэрэгтэй гэдгийг би энийг зургаар илэрхийлэхийг бодсон. Суралцгаа болж юм бол залуугаараа тэр хамгийн сүүлийн цэцэг шиг хатна одоо өхнө гэсэн үгтэй. Ингээд харин суралцаар л байх юм бол залуугаараа үлднэ гэдэг ийм одоо үгээр өнөөдрийнхөө энэ хичээлийг та нартай дуусгаж байна. Амжилт хүсье. Банк суралцж байгаарай.